дээд сургууль үзүүлж байна. Мянгасан 90-ад оны ихэнх үед бүх зүйлийн өмнөх тогтолцооны үе хэрэг байлаа. Гэвч энэ тогтолцоо өөрчлөгдөх нь тодорхой болсон хүмүүр угдах ирээдүйд яаж өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэсэн эрэл хайгуул хийж байсан үе юм. 91 он бол энэ Монгол улсын өмнө сургуулийн хувьд биш. Улс орны хэмжээнд хүнд үе байсан. Материалын бааз, тэр үеийн социализм материалын баазыг зах зээл шилжүүлэх гэж. Зах зээл шилжих явцад янз бүрийн бэрхшээл толгомдож ялангуяа телевизэд дэлгүүр нийтийн хангамж ямар байв гэдээ ингэж бодоход дэлгүүр тавснаас өөр байхгүй байсан гэж бодоход энэ үед зориг гаргаж энэ эрдэнэ цэрэн гэж залуу хувийн сургууль байгуулъя. Энэ ирээдүйтэй юм байна. Энэ бол зах зээлийн нэг гол боловсрол системийг авч явах зүйлийн нэг юм байна гэж ингэж харж чадаж эрдэмтэн хүний хувьд, онол судалт хүний хувьд, залуугийн хувьд зоригжиж ингэж сургууль байгуулсан нь би өөртөө багтууштай ийм үйл ажиллагаа эхэлжээ гэж ингэж бодож явдаг. Эрдэнэ цэрэн захирал тухайн үед намын дээд сургуульд хичээлэнгийн эрхлэгчээр ажиллаж байв. Намын дээд сургууль Монгол орныг авч явж байсан бүхий л удирдлага, бүхий л ажилтнуудыг сургаж боловсруулж байсан гол лаборатори байлаа. Тэр үеийн хамгийн сурвалжсан эрдэмтэн багш нар энэ сургуульд ажиллаж байлаа. Ингээд дотны найзартайгаа зөвлөж, хувийн сургууль байгуулах талаар хөдөлж эхлэв. Үүнийг ойлгож хүлээж авах хүн ям тамган газраар байхгүй. 2 ч удаа боцлаа. 3 дахь удаа ярьж тайлбарлаж байж сайдын зөвлөлийн хурлаар батллаа. Ингэж анх удаа Монгол улс 1991 оны 4-р сарын 17-ны өдөр хувийн сургууль байгуулах зөвшөөрөл олгосон юм. Тэр сургууль анх байгуулад гарах үеийг санахад надад тийм юу гэх юм дурсгалтаас байдаг л да. Тэр үед ингэж ихтэй сургууль хичээлээ хийж болио би гараа гэж хэлдэг хүн байхгүй байсан л да. Тэгээд ямар ч гэсэн бас зориг гаргаад шийдэл гаргаад тэр үед манай намын дээд сургуулийн захирал ардын багш Мияван багш байсан. Тэгээ багшд хэлээд тэгээд бидний дэмжсэн дургуул байсан л дээ. Яагаад гэвэл хичээл хийдэг чинь сургуулийн хамаг харвар ажил хийдэг хүн шүү дээ. Тэр хүнийг алдна гэж бас хэцүү байсан баг. Гэхдээ бас энэ зориг гаргаж байгаа маань дэмжээд амжилт хүсээд чи юу хүсэх вэ надаас асууж ирсэн. Тэр үед надад өрөөнд бас нэг дурсгалтай нэг зүйл байсан л да. Тэр намын дээд сургуульч нэг хуучин намын тухайд хэрэглэгдэжсэн хуучин актлагдсан юмнууд шилжиж бичдэг байсан байхгүй. Тэгээд хүмүүс ярьдаг байсан. Энэ Цэдэн Балдаргын өрөөнд байсан диван хэрэгслэгээд энэ маань сургууль байж байгаа шүү дээ. Тэр нэг би өрөөнд аваад тавьчихсан байсан. Тэгээд бэлгшээлийг энэ том зүтгэлтний сууж ирсэн хүний ашиглаж ясан гэдгийг би өөрөөр хэлж юм болох уу. Цэдэн Балдаргын диван гэрээслээс гадна Гавьяат багш Зандраа багшийн хуучин ширээ Сэв тооны машиныг үнэлж авъя гэхэд Мэе гомбо захирал зөвшөөрч сургууль байгуулах ажилд нь амжилт хүсэж байжээ. Тухайн үед зах зээлийн эдийн засаг, бизнесийн удирдлагын талаарх мэдлэг хомсч, энэ талын мэдлэг олж авахыг хүссэн эрэлт хэрэгцээ маш их байв. Монгол бизнес дээд сургууль богино хугацааны сургалтаас ажиллаа эхэллээ. Ерөөсө зах зээл гэдэг чинь сонин нийгэм л да. Яг тэр зах зээлд байгаа бодит хэрэгцээг мэдэрчилж чадах юм бол хөгждөг. Тэр их чухал. Жишээ нь бид тэр үед бол зах зээлийн тухайд ойлголтгүй байсан шүү дээ. Одоо бол бүх хүн л ойлгомжтой болчиход байгаа болохоос биш. Тэгээ бид нар богино хугацааны сургалтууд хийхдээ энэ хүн ирдэг болов уу яадаг вэ гэж бодож чинь 30 төвчээр ихэж ирээ дараа нь бүр 100 200-аар ирдэг болж байрандаа багтааж өөр газараас том заах гэсэн судалт явуулж байх шийдээ. Одоо манай энэ томоохон үйлдвэрүүдийн компаниудад ажиллаж байгаа маркетингийн алба, үйлдвэрлэлийн менежментийн албаны хүмүүс бол гол төлөв энүүгээр энэ курс бэлтгэгдэж гарсан тийм хүмүүс. 2000 он гарснаас хойно үзэж яхад бол тэр
энэ Монгол бизнес дээд сургууль дээр сургалтанд хамрагдчихсэн үйлдвэрүүдийн одоо удирдлага нь хамрагдчихсэн санхүүгийн менежер, үйлдвэрлэлийн менежер нь хамрагдчихсэн газруудын ажил үүсвэл бас арай тогтвортой тэгээд үлдээцээ олон давтамжтай дахин тэр сургалт явуулсны ач холбогдол байхаа гэж боддог. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Ингээд Монгол бизнес дээд сургууль анхны элсэгчтэй бүртгэн авав. Анхны хувийн дээд сургуульд хүмүүс их анхааралтай сонирхож хандж байлаа. Нэг хэсэг нь болохоор энэ хувийн сургууль, хувийн байгууллага гэж одоо юу вэ гэж тэгсэн нэг янзтай. Нөгөө хэсэг нь болохоор энэ хүмүүс юу хийх гээд байна. Одоо ямар амжилтанд хүрэх гээд нөгөө улсын сургуулиас юугаар ялгаатай юм бол гэж ингэ сонирхож хандж ийсэн. Тэгээд ер нь бол эцэд тэр үед бол хангалттай маш одоо олон хүүхэд ирж бид нар тэнд шилэн сонголт хийхин тулд янз бүрийн хэлбэрээр хүүхдийнхээ одоо шалгуултыг хийж ийсэн. Энэ хүүхдүүдийн тэр үед ирдэг сүрэн итгэж энэ хувийн хүүхдээ төлөвлөлтөд оруулна гэдэг бол бас их шинэ сонголт байсан баг. Тэр манай сургууль дээр хүүхдээ оруулсан эцэгчүүд тэр үед орсон тэр хүүхдүүдийн өнөөдөр хүртэл маш их талархалтай явдаг. За энэ анхны орсон хүүхдүүд манай сургуулийн одоо түүхийг бичсэн гэж хэлэх бүрэн эрхтэй болсууд юм аа. Монгол бизнес дээд сургууль үүссэн цагаас чанартай сургалт явуулахын гол зорилго болгож зүүн тооны оюутан элс үлж салбар бүрийн хамгийн туршлагатай сайн багш нараар хичээл заалгаж байлаа. Хүүхэд болгон өөрийн орчин, өөрийн онцлогтой байдаг тийм ээ. Энэ хувийн сургуулийн нэг онцлог бол тэр орчинд нь тохируулж хүүхэд болгонтойгоо харьцах тийм боломжийг бий болгож ядгаараа бас онцлог. Манай сургуулиуд их олон багш нар ажилласан л да. Эхний үед бол нэг сургуулиуд зөөхөн байх үед энэ Монголд хамгийн шилдэг гэсэн багш нар бүгд ажиллаж исэн юм байна. Тухайлбал одоо энэ монгол хэлний найруулгын гişэд ордог байлаа. Одоогийн гавьяат багш одоо монгол хүн мэдэн чарма багш ордог ч. Түүхийн хичээлгээд ордог. Тэрнийг бол одоо актив жишээ нь Ж Балбаатар одоо орох жишээтэй. За хууль эрх зүйн хичээлгээд ороход одоо энэ төрийн өмч орон дээр байгаа доктор Сугар орох жишээтэй. За тэгээд мөн хуулийн хичээлээ одоо энэ санхүүгийн зохицуулалт хорооны дараа баяр сайхан жишээ нарж байгаа жишээтэй. Мөн үндсэн хуулийн цэцгийн дарга байсан хүний эрхийн хорооны дараа бямдарж одоо орж байгаа жишээтэй. Гэх мэтэр ингээд ирээсэл тухайн үеийн л одоо шилдэг багш профессор удирдах ажилтнууд маань сургуульд ордог байсан. За миний хувьд бол энэ Монгол бизнес дээд сургуулиас одоо сургуульд сурж авах хугацаанд бол одоо өөрийн энэ амьдрал мөн ажил бүхэнд одоо хэрэгтэй тэр бүх мэдээллийг олж авсан. За мөн одоо Монгол бизнес дээд сургуулийг төгссөнөөрөө бол бахархаж явдаг. За Монгол бизнес сургуульд бол одоо сургуулийн хувьд бол бас маш олон талын маш олон хичээлүүдийг ордог жишээ сэтгэл зүй, бүжиг, бие зүй авч явах гэх мэт маш олон зүйлийг бол энэ сургууль сурч байхдаа бол бас олж авсан байдаг. Жинхэнэ менежер хүн манлайлагч хүнд байх ёстой чанаруудыг зааж сурахын тулд бие хамгаалах урлагийн хичээл, уран илтгэл, лектрийн хичээл, англи хэл, хятад хэл, бүжиг гэх мэтчлэн тухайн үед хаанч заагддаггүй хичээлүүд орж байлаа. Анхлан Америк багшаар англи хэлийг зааж байсан нь бас шинэлэг зүйл. Хадагт Шмидт Бетси, Эрик гэд олон Америк багш нар эхэн үеийн оюутнуудын дотны найз нөхөр болж байв. Мөн оюутнууд мэргэжлийн хичээл дээр англи хэлээр илтгэл тавих хэмжээнд хичээн суралцж байлаа. Дараа нь хэдүүлээ тэр бичлэгээ үзээд тэгээд тэр илтгэх урлаг энэ төр гэдэг талаар бас жоохон ярилцсанаа. Нэг шүүмжтэй хандна. Тэгэл боо инээдэн болдог байсан шүү дээ. Тэр илтгэлээ хийчихэл дараа нь тэр бичлэгээ үзээл. Тэгэл нөгөө оюутнууд чинь нэгээ шоолол өөрснөө нээлтэл өөртөө хараад бас шүүмжлээл. Тэгэл англиар өөрийнхөө одоо сурч байгаа мэргэжлээр илтгэл тавина гэдэг чинь бас ловол төвшин шүү дээ. Аливаа сургуулийн хэр зэрэг амжилттай ажиллаж байгаагийн хамгийн бодиттой бөгөөд үнэн зөв шалгуур нь төгсгөн гаргаж байгаа оюутны тоо биш харин төгсөгчд хэр зэрэг амжилттай ажиллаж байгаа явдал юм. За тус сургууль үүсгэн байгуулснаас хойш 20 жилийн хугацаанд 1500-аад мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Бэлтгэн гаргасан мэргэжилтний маань 86.5% нь бол ажил хөдөлмөр эрхэлж байна. 86.5% ажил эрхэлт бол
одоо ажил эрхтийн түвшингээрээ маш өндөр үзүүлэлттэй байгаа гэсэн үг. Ингээд энэ сургуулийнхаа нэр хүндийг өндөр дөрвөж төр захиргааны байгууллага болон хувийн секторт амжилттай ажиллаж байгаа төгсөгчдөөрөө бид бүхэн бахархаж явдаг юм аа. За ажилдаа байгаа тогтохгүй нэлээд хариуцлагатай ажлуудыг хийж байна. 20-30% нь төгсөж байгаа улсуудын 30% нь өөрийн гэсэн компанид ажилладаг юм эсвэл тодорхой өөрийн ажиллаж байгаа төрийн байгууллага болон хувийн хвшил дотор тодорхой хариуцлагатай ажлуудыг хийдэг дарга захирлын ажлыг хийгээд явж байна. Тэгэхээр энэ бүхэн маань тэр үед манай сургуулиас өгсөн биднэрт өгсөн мэдлэг боловсролын маань одоо том дэвсгэр том зүйл өгсний одоо үр дүн юм аа гэж би бодож байгаа. Одоо хүртэл би аль ч албан газарт одоо ямар ч чиглэлийн албан газарт яваад ороход Монгол бизнес сургуулийн бүтээгдэхүүнүүд байнга байж идэг. Намайг таньж гинөө, таньж би ч дэд оны төгсөл, та чи дэд оны төгсөл гэдэг. Аль ч салбарт ерөөсө Монгол бизнес гэдэг бол ерөөсө энэ Монгол гэдэг улсыг ерөөсө тэр чигт бүрхсэн юм том одоо оюуны их далаа юм удаа л гэж боддог юм да. Оюутан нас хэдийгээр ахар богино хугацаанд үргэлжилдэгч тухайн хүний амьдралын хамгийн нандин, хамгийн дурсгалтай он цагууд байдаг. Оюутны амьдралын богинохон хугацаанд хүн ажил амьдралынхаа ирээдүйн сүрийг тавьдаг. Бид нар тийм менежментийн тийм уралдаан хийсэн юм байна. Зохион байгуулсан. Тэр бол их айтайхан болсон. Шагналын өндөр сантай. Тэгээд би сургууль дээр өөрийнхөө ангиас, дэдл ангиас, ер нь өөрийнхөө ангиас одоо ингээд хүүхдүүдэд бүрдүүлээд багийн ахлагч болоод тэгээд бид нар нэг бизнесийн төсөл бичижсэн юм байна. Тэр нь болохоор хөрөнгө оруулалтын зах зээл ажиллаж байгаа, хувьцаа авах гэж байгаа, хувьцаа гаргаж байгаа компанид зориулж зөвлөгөө өгдөг тийм сүхэс гэж нэртэй. Сүхэс гэдэг бол эртний Монголын зоос. Энэ нэрээр нэрлээд манай анги одоо Дөлөө, Амраа, Дашаа, Үүрээ бид хэд нэлээд суусан. Тэр үед манай багийнх нэг санаа хэлчихсэн юм байна. Монгол улс бол ирээдүйд энэ банк, бизнес, санхүүгийн үед бол Орос хятадыг холбосон тийм төв болно гэж хэлжсэн. Тэр үед тэр тухайн тэмцээнийг шүүжсэн одоо энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Дэмэрлүүгээ шүүжсэн тэр үгийг шүүрж аваад хаалтын үгэн дээр хэлжсэн. Энэ оюутнуудаас ийм хөөрхөн санаа гарч ийн үнэхээр ийм алсыг харсан сайхан санаа гэд онцолж хэлж яхад бол бид нар их баярлж ирсэн. Дурсамжтай зүйлүүд гэх юм бол манай сургууль цөөхөн оюутан байсан учраас би энийг их сайн мэднэ, багш нараа сайн мэднэ, ажилтдаг ажилтнуудын сайн мэднэ. За тэр дотор бол манай цэцгээ хэцүү бол манай ахмад оюутнууд бол бүгд мэдж байгаа. Тэгээд цэцгээ хэц маань бол одоо оюутны тухайн сургуулийн оюутнуудын одоо хичээлээс бусад бүх асуудлуудад оролцдог. Тэгээ бидний бас татны хүн байсан. Тэгээд цэцгээгчтэй бас энэ төсвөнд мэдлэг төвшүүлж байна. За цэцгээгчийн одоо тэр амттай мантун бууцны амтыг бол ерөөсөө Монгол бизнесийн ахмад оюутнууд бол бүгдээрээ мартаагүй байгаа. Тухайн үед бол оюутны амьдрал ямар байдаг вэ? За өдөрт 2 мантун бууз идэхэд одоо эдийн хичээлийн сэдвийг нас ойлгодог байсан гэхэд хэлцдэггүй тийм л хэцүү зүгдэг. Монгол бизнес дэд сургууль үзүүлж байна. Бидний цаг үед онцлог гэх юм бол оюутны чиглэлтэй ажлуудаар нэлээх бас ажлуудыг хийдэг байсан. Тухайлбал тэр үед одоо жишээ сангийн аж ахуйн ухаан батсан байсан. Оюутнууд улсын сургуулиалгаа авахгүй, хувийн сургуулиалгаа авахгүй. Бид нар өөрсдөө хөөцөлдөж байгаа оюутны холбоо байгуулаад тэргүүрээ дамжуулаад өнсөдөө аж ахуйн санал тавиад оюутны намрын одоо жинхэнэ утгаар нь эдрэх тийм боломжийг олж авч ирсэн. Баруун хараагийн сангийн ажлууд очиж бид нар бас 7-8 хоног ажиллаж ирсэн. Тэр хугацаанд бол зөндөө би энэ таньж мэддэг. Тэр мэдээж оюутны цагийн одоо сайн сайхан бүх юмыг тэр цаг үед үзэж туулж хамсчихсан да. Намайг тухайн үед бас одоо суралцж байхад их олон сайхан эрдэмтэн багш нар хичээл зааж байсан. Одоо би Эрдэнэ сүрэн захиралдаа, Эрдэнэ сүрэн багштай маш их баярлалаа гэдгийг хэлмээр нь учир юу вэ гэвэл намайг одоо аливаа зүйлийг ойлгох ухаантай, наантай, цаантай багш төлөвшгöd нь одоо маш том одоо үүргийг гүйцэтгэсэн юм хүн байгаа. Би хүнтэй нөхөрлөж сурсан, хүнтэй зөв харьцаж сурсан. Үнэхээр
энэ сургууль надад одоо хэрхэн алхах ёстой, амьдралд чи хэрхэн алхах ёстой, хэрхэн зөв байх ёстой гэдгийг заа сургасан юм да. Энэхүү 20 жилийн хугацаанд Монгол бизнес дээд сургуульд олон дурсамжтай сайхан мөчүүд тохиолдсон. Сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, үе үеийн төр засгийн өндөрлгүүд ирж танилцж байлаа. Монголын анхны ерөнхийлөгч Пунсалмагийн Очирбат, ерөнхийлөгч Намбарын Энхвэр, одоогийн ерөнхийлөгч Цагаагийн Элбэгдэрж, ерөнхий сайд байхтан айлчлан ирж байлаа. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Тэгэхээр ер нь анхдагч сургууль байна гэдэг бол хариуцлага. Энэ анхдагч нэрийг цааш нь өргөжлүүлэн авч явах нь бол бүр өндөр хариуцлага байдаг. Тэгэхээр энэ ч утгаараа энэ нэр төрийг өндөр дөрвиж авч явахын төлөө манай хамт олон өнөөдрийг хүртэл ажиллаж, зүтгэж, ингэж ирсэн. 1999 онд Монгол улсад анх сургуулиудыг магадлан итгэмжилж эхэлсэн. Тэгэхээр энэ үед манай сургууль мөн л одоо энэ анх магадлан итгэмжлүүлсэн сургуулиудын нэг нь болсон. За 2001 онд хоёр дахь шатны магадлан итгэмжилд эхэлж байсан. За энэ үед мөн л манай сургууль маань бас анхлан одоо магадлан итгэмжлэгдсэн хоёр дахь удаага магадлан итгэмжлэгдсэн ийм сургуулиудын нэг болж ингэж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. За хамгийн сүүлд одоо энэ 2011 онд манайхын Нэгтлэн бодох бүртгэлийнхаа хөтөлбөрийг одоо магадлан итгэмжлүүлсэн байж байгаа. За энд бол манай энэ багш нарын маань зөвхөн багш нар төдийгүй энэ бүх туслах ажилтан албан хаагчдын бүгднгийнх нь нэр их бас хөдөлмөр шингэсэн ийм үйл явдал болсон гэдгийг бас онцлог хэлмээр байна. За энэ өнгөрөх 20 жилийн туршид энэ материалын баазын хувьд манай сургууль маань бүрэн бэгцсэн гэж би өөрөө итгэл дүүрэн одоо хэлмээр байна. За анх л 1999 онд бид нар анхныхаа сургуулийнхаа дэргэд бизнес төв нэртэйгээр 4 давхар жижигхэн байшин бид нар барьж одоо барилгын ажлыг эхэлж байсан. За би ч нэг ёсоор хэлбэл бас албан бус одоо барилгын даамал хүртэл болсон мэргэжлийн бараг солих шахсан. Тэгээ одоогийн өнөөдрийн байгаа бидний энэ байрыг бид нар 2003 онд ашиглалтанд оруулсан юм байна. Тэр тусмаа манай сургууль IT болон мэдээллийн технологийн чиглэлээр нэлээд анхаарч ирсэн. 1998 онд анх энэ сургуульд ороод би нэг лабораторийг интернет дотоод сүлжээнд холбож интернетэд дамжуулан интернет гаргаснаар одоо манай сургууль тэр үедээ баг анхдагч шийдлийг хийж байлаа. Тэгэхээр миний ажиллаж байсан тэр сайхан үед өнөөдөр ч гэсэн өсөж дэвжиж байгаа сургуулаа харахад өөрийн ирэхгүй оюуны урхаа болсон энэ эрдмийн сургууль, эрдмийн танхимд бишрэн шүтгэхгүй байхын арга алгаа гэж ингэж хэлмээр байна. Тэгэхээр бидний үед ажиллаж байсан бас ахмадууд энэ сургуулийн ачааг үүрэлцэж байсан өөрийн үеийн захиргааны зөвлөлийн гишүүдээс хамгийн түрүүнд дурдж тэр бүгдтэй хамгийн сайн сайхныг бас нөхөж хэлий заримд нь гэж бодож байна. Тэгэхээр миний одоо захирал байсан Баатар багштай эдийн засгийн ухааны шинжилгээ ухааны доктор өнөөдөр ч гэсэн одоо Монголын ажил олгогчдод маш сайхан гэгээлэг оюун ухаанаараа хүргэж түгээж байгаа. За мөн доктор Пүрвэ багш, Г Пүрвэ багш, Д Пүрв багш, за Бадам Очир багш нарыгаа бас дурдахыг хүсэж байна. Тэгэхээр энэ сайхан ахмадууд, энэ сайхан ах нар, энэ сайхан өвгөн багш нартайгаа хамтарч ажилласараа миний одоо альва тас чин сэтгэлээр хандах хөгийг минь хөглөж, шинжлэх ухаанч байх, судлаач байх, энэ эрдмийн ажил, багшийн ажлаас татгалзахгүй байх тэр сэтгэлийг тэр хүмүүс өгүүлж өгсөн гэдгийг бас би хэлхийг хүсэж байна. Манай сургуульд олон алдартай сайн багш нар ажиллаж байсны дундаас тус сургуульд олон жил ажилласан нэгэн хүндтэй багш бай. Тэр хүн бол доктор профессор Гүрбадрын Пүрвэ багш юм. За Пүрвэ багшаа бид бодохгүй өнгөрч чадахгүй байна. Пүрвэ багш маань бидэнтэй хэдийгээр бидний дунд одоо байхгүй ч гэсэн үнэхээр сайхан дулсамжууд Пүрвэ багшийн маань тухай үлдсэн юм аа. Энэ хүн бол үнэхээр оюунлаг хүн байсан. Үнэхээр эрдэмтэн хүн байсан. Түүний одоо нөмөр нөөрлөг түүний үлгэр жишээ бол одоо бидэнд байнга дулсагдж байдаг юм аа. Пүрвэ багш маань их шооч, сонжооч хүн байсан юм. Тэгэл
гаднаас олж ирэхээр за салаа хэлтэнгүү сайн байцгаана уу гэж олж ирдэг. Тэгээд өөрөө бол бидний бол ердөө англи хэлтэй олж хэлтэй байсан шүү дээ. Пүрүү огшмаар бол салаач биш нэлээд хэдэн салаа хэлтэй юм хүн байсан. Тэгэл олж ирэх болгондоо дуугаа олж ирнэ гэж байхгүй олж ирчихэл хөрийн басыг юу гэдгийг олсоор Тэгэл тэгснэ байжсэн. Нүдний нуухыг англиар юу гэдэг ингээл олж ирэх болгондоо дандаа биднээс нэг тийм сонирсон маягтай олж ирдэг. Тэгээ ихэнх үедээ бид нэр их балмагтдаг байсан. Нэрэл юу гэдэг вүлээ гэж одоо тэгээ тэр үгийг нь бусаж эргэж хайж олоод нэрээ ингэдэг байсан юм шүү гэж бас биднийг давхал суугч ирсэн ийм сургамжтай сонинд дулсамж бас үлдсэн байна. Ахмад үеийн багш нарын халааг нэр төртөө авчваа олон чадварлаг залуу багш нар байгаа. Тэдний нэг бол Зул Заяа багш юм. За ингээ миний амьдралын бүх цаг хугацаа дурсамж болгоны сургуультай минь холбоотой байдаг учраас сургуулаараа байнга бахархаж явдаг. Манай сургуулийн хамт олонны дунд үеийн үед хадгалагдаж ирсэн нэг сайхан үндсүүл байдаг. Энэ бол багш оюутнуудын бие биеэ ойлгодог, бие биеэ хүндэлдэг, халуун дулаан хүнлэг сайхан сэтгэл юм аа. Энэ сайхан уламжлалаа бид нандинан хадгалж явах ёстой. Анх 99 онд багш болоод сургуулийн хаалгаар орж ирээд тэрхүү халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байлаа. Анхны сэтгэл хизээд хүчтэй байдаг. Түүнээс хойш сургууль маань миний хамгийн дотны орчин, хамгийн өөрийнхөөрөө байж чадах хамгийн сайхан орчин байсаар ирсэн юм аа. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Манай сургууль жил бүр уламжлал олгоод ихтэй сургуулийн оюутнуудын дунд шинтгэл эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулдаг. За энэ баг хуралд Монгол Улсын их сургууль, санхүү эдийн дээд сургууль, хүмүүнлэгийн их сургууль зэрэг манай бизнес эдийн засгийн чиглэлийн сургуулиуд идэвхтэй оролцдог. За оролцож байгаа сургуулиуд оюутнуудын тоо нэмэгдэж, илтгэлийн чанар сайжирч байгааг хэлэхэд таатай байна. Мөн жил бүр манай сургууль Япон улсын Токушима их сургуультай хамтран олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурал дэлхийн дахины экологийн тулгамдсан асуудлууд сэдвийн хүрээнд зохиогдсон. Өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол оюутнуудтай уулзаж байгаа маань анх удаа бөгөөд Монгол оюутнууд үнэхээр чин сэтгэлээрээ их сайхан суралцаж байгаа нь харагдаж байна. Үнэхээр ялагдчихгүй юмсан гэсэн сэтгэл төрж байна да. Ийм байг нэгтлэн бодох үйлчлэлээр ирсэн харсан байна. Тэгээд дөөш нэгдүгээр курст орчоод ийм яг арга хэмжээ эрдэм шинжилгээний хуралд орно гэж бодоо байсан л та. Тэгээд Япон оюутнуудтай англи хэлээр орох биш ихлээд жоох сүлдчихсэн ч гэсэндээ бас хайрцаг ер нь бол манай Монгол багш нэрчсэн байсан гэж бодож байна. Оюутнууд үнэхээр сайн илтгэл бэлтгэсэн байна. Надад санаа авахуштай зүйл их байна. Үнэхээр их сэтгэл төрүүллээ. Энэ хурал эх жил бас дахин зохиогдно гэж бодож байна. Тэр үед ч бас дахин иргсэн гэж бодож байгаа. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Оюутны зөвлөл маань хичээлийн шинжилгээ нээлт болон танилцах өдрөлөг, урлагийн наадам, мөн спортын бүх олон талт арга хэмжээг жил бүр тогтмол зохион явуулдаг байгаа. Тухайлбал сургуулийн бүжгийн хамтлагтай Тэквондогийн секцийг 4-р курсын оюутан дэлхийн аваргын мөнгөн медальт инх сарнаа улсын аварга өлзий оршихноор удирдан явуулдаг. Мөн үнэт цаасны арилжаанд оролцох дадлага олгоход чиглэгдсэн дугуйлан хичээлдэг. Оюутнууд энэ дугуйланд хамрагдсанаар үнэт цаасны талаар тодорхой мэдлэгтэй болохын зэрэгцээ үнэт цаасны гүйлгээнд шинжилгээ хийж түүнийхээ дагуу арилжаанд оролцох дадлага туршлагыг олж авдаг. Биеийн тамирын багш Лавг энэ жилээс үндэсний бүхэн секц ажилладаг боллоо. 3-р курсын оюутан анх 2 саяхан аймгийн цултай болсон. 7 хоног тутам Токушима их сургуулийн оюутнуудтай онлайн уулзалт зохион байгуулдаг. Манай олон үеийн агч нар амжилт гаргаж байсан бизнес спикер клуб амжилттай ажиллаж байна. Бидний дундаас урлаг спортоор олон танигдсан оюутнууд төрөн гарч байна. Тухайлбал энэ жилийн 9-р сард Тэквондогийн 17 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийн 4-р курсын оюутан инх сарнаа мөнгөн медаль хүртээд төрийн талбайгаа мандуулаад ирсэн.
3 дугаар курсын оюутан Ган Эрдэнэ UBS Universe-ийн шилдэг 25-д шалгарч олныг танилцуулсан. Мөн 3 дугаар курсын банзрагч UBS телевизээс зохион байгуулж байгаа Оршихуй Ис Оршихуй реалити шоунд шилдэг 15-д шалгараад байна. В институте монгольского бизнеса я впервые мне удалось встретиться с начальником учебной части. Мне удалось побеседовать очень развернуто в течение более часа с директором, молодым, энергичным, знающим профессиональным человеком. 20 жилийнхээ ог тэмдэглэж байгаа энэхүү өндөрлгөөс бид хийсэн бүтээсэн зүйлээ багтан тэмдэглэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагаагаа цэгнэн харах чухал цаг үе юм уу гэж бодож байна. Цаашдаа бол мэдээ сургууль улам өргөчих ёстой, тэлэх ёстой, зах зээлд байгаа шин ээлт хэрэгцээг мэдэрч ажиллах учиртай. Тэгэхээр одоо нэг шинэ үе эхлэх ёстой байхаа. Юу гэвэл одоо энэ зах зээл боловсрол одоо харьцуур тооны хувьд одоо дэд боловсролын хэрэгцээ аваа хангалтчлаа шүү дээ. Одоо чанарын хувьд тийм ээ Монголд ямар эдийн засаг үүсч гээд байна. Ямар хэрэгцээтэй, ямар шалбартай боловсон хүч хэрэгтэй. Тэрнийг мэдэрч сургуультаа өөрчилж чанаржуулж ах явдал бол энэ сургуулийн цаашдын ирээдүйн одоо ирээдүй юм аа. Энийн төлөө зааш ажиллах хэрэгтэй. Тэгэхээр Монгол бизнес сургууль бол одоо энэ 21 нэгдэх жилээс эхлээд шинэ одоо сургуулийн философиг нэвтрүүлж ажиллая гэж байгаа шүү дээ. Одоо 21-р зууны боловсролын бүх талын боловсролын 5 тал зарчим гэдэг нэвтрүүлж ажиллана гэж байгаа. Энэ бол цаашдын шинэ хандлага байх хаа гэж би ингэж бодож байна. Энийг манай хамт олон хэрэгжүүлэх хэрэгт эргэлзэхгүй байна. Энэ бол сургуулийн чанарын шинэ өөрчлөлтийг анзаарна гэдэгт бас эргэлзэхгүй байна. Сургуулийн ирээдүй одоо их сайхан харагдаж байна.